Эрүүл байна уу? Эм сумья байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар hypertrophic cardiomyopathy оншилгооны үнэлгээний хэсэг та бүхэндээ ярих болно. Тэгэхээр Америкийн зүрхний коллеж, Америкийн зүрхний нийгэмлэгээс удирдамж болгон гаргадаг hypertrophic cardiomyopathy менежмент удирдамжийн оншилгооны үнэлгээний хэсгийг та бүхэндээ ярих гэж байна. Тэгэхээр өмнөх дугаараар бид hypertrophic cardiomyopathy-ийн шалтгаан, эмгэг зам, эмнэлэг зүйн үйлрэл, эмчилгээний хэсэг ярьсан бол энэ удаадаа бид оншилгооны хэсэг яаж оншилдгийг, яаж үнэлгээ өгөх талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Тэгэхээр hypertrophic cardiomyopathy гэдэг маань зүрхний булчин эмгэгээр зузаарах эмгэгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл hypertrophy бол зузаарах эмгэгийг бол hypertrophic cardiomyopathy гэж нэрлэдэг. Энэ маань ихэнхдээ дийлэнхтэй генетикийн шалтгаантай байдаг. Генетикийн шалтгаан гэдэг маань энэ зүрхний кардиомиоцитесийн саркомер уургийг кодолдог ген юм уу эсвэл саркомерийн бус уургийг кодолдог гений нөлөөг мутаци болмаас эмгэгээр зузаарч hypertrophy болох эмгэгийг бол hypertrophic cardiomyopathy гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэний оншилгооны үнэлгээний талаар та бүхэндээ мэдээлэл олгох болно. За тэгэхээр hypertrophic cardiomyopathy оншилгоог бол хамгийн зүйл бидний зүрх судасны эмчийн гарын дор байдаг зүйл бол зүрхний цахилгаан бичлэг байдаг, зүрхний эхо байдаг. Бид нар түүнээс гадна тухайн өвчтөнд илэрч буйцаа өөр бодит төслийг гэр бүлийн түүхийг бол тодруулан асуух боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр hypertrophic cardiomyopathyтэй өвчтөн бол ингээд зүрхний булчин заарснаас болоод нэгдүгüүрт нь харьцангуй цусаан хэмжээнд дутагдaltaй улмаас цээжээр ялангуяа ишемийн гаралтай өвдөлт өгөх. Хоёрдугаарт нь бол зүрхний булчин эмгээр зузаарснаас болоод ачаалдах чадвар буурсантай холбоотойгоор амьсгаадах, ачаалдах чадвар буурах, зүрх ингэж бэлэг үнэж их хүчтэй цоглох зөөр бол илэрдэг. Энэ бодит үзлэгээр бол hypertrophic cardiomyopathyтэй хүнд бол ингэж нэгдүгээр цэг нэмэлт цэг дээр бол агшлтын шуугаад сонсогдож болно. Зарим тохиолдолд зүрх зүүн тийш хазаах буюу зүүн тишэлцснээс болоод зүрхний ороо маань сууны урд чумаар тодорхой ойлгогдох эсвэл зүүн харьцангуй туйлын дүлий чим бол зүүн тишээ шилжин. Энэ маань бас гений мутац нь ихэвчлэн тодорхой хэмжээгээр удамших хандлагатай учраас өөрийнх нь наав бочлон цусан төрлийн холбоотой хүмүүст бол гэр бүлийн түүх бол эерэг бичигдэнэ. За тэгээ hypertrophic cardiomyopathy болсон зүрхний цахилгаан бичлэгээр бол S шүд B1, B2 холболтон дээр гүн, B5, B6 холболтон дээр R шүдийг өндөр, ST сегмент маань тодорхой хэмжээгээр өөрчлөлтөө, T шүд маань бипаз буюу сөрөг эсвэл өөрчлөгдөж бичигддэг. Ийм гурвал шинж бол hypertrophic cardiomyopathy дээр бол зовлон илэрдэг. Зүрхний эхо дээр бол зүрхний эхогоор бид нар ханийн зузаан, агшилтын чадвар, хэсэгчлсэн агшилтын өөрчлөлт гэх мэт ханийн зузаан дээр таславч зүрхний ороо хэсэг, урд хаан, хажуу хаан гэх мэт зүрхний ханууд түнлгөөх учраас эмгээр бол зузаарсан байдаг. Тийм учраас бид нар асуумж, бодит үзлэг, гэр бүлийн түүх, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхогоор бол тодорхой хэмжээнд онцлох боломжтой байдаг. Тийм учраас бол hypertrophic cardiomyopathy-ийн гэр бүлийн түүх эерэг хүүхдэд бол 1-2 жилд нэг удаа зүрхний эхо шинжилгээ хийж яадаг. Насанд хүрсэн хүн бол hypertrophic cardiomyopathy ямар нэг төрөлсөд юм уу цусан төрлийн холбоотой хүнд онцлогдсон бол 3-5 жилд нэг удаа зүрхний эхо хийлгэж явах хянах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр ген маань удамшсан ч гэж бол удамшаагүй ч гэж болно. Удамшсан бол яг эмнэлэг зүйн илрэл өгөх юм. Зүрхний бичим тодорхой хэмжээгээр зузаарч улмаар дараа нь бол эмнэлэг зүйн шинж тэмдэг өгдөг учраас шинж тэмдэг илрээгүүдээр нь зүрхний эхо хийж ханийн зузаан аль хэсгийн зузаарлаа ажиглагдсан байна. Ханийн хөдөлгөөн гэх мэт зүйлүүдээр онолоо өгдөг. Энэ эхоны зурган дээр бол классик hypertrophic cardiomyopathy таслав зузаарсан, хажуу хаан зузаарсан ерөнхийдөө ингээд нэлээдээ зүрхний булчин эмгээр зузаарч хүнийг хэмжээ багассан бол ажиглагдж байна. За тэгээд энэ hypertrophic cardiomyopathy өвчтөнд бол ер нь эхокардиогоор буюу зүрхний эхо хийж бол
онцлох бүрэн боломжтой байдаг. Ялангуяа энэ одоо таславчийн ханын цуцаан, хажуу ханын цуцаан, зүрхний орон ханын цуцаан, миокардын гипертрофийн цуцаан хэр байна. Зүүн ховдол руу, аорт руу гарах одоо замд нь бол бүглэрэл буюу одоо бүглэрлийн шинж тодорхойлогдож байна. Хоёр хавц тавхлага маань хаагдах одоо онгойх нь хэр байна. Зүрхний булчингүй хэсэгчлсэн үйл ажиллагаа үнэлгөх бүрэн боломжтой байдаг. За тэгээд энэ гипертрофийн кардиомиопати илэрсэн бол одоо эмнэлзэн өөрчлөлт шинж тэмдэг одоогоос хамаарат эхокардыг давтчихдаг. Ялангуяа зүүн ховдлын одоо гарах урсгалын хэсгээр одоо continuous wave Doppler буюу Doppler тавьж одоо урсгалын уртыг бол хэмжиж үнэлгөх гэдэг гэсэн. За тэгэхээр энэ зүйл маань зөвхөн ингэж онцлохоос гадна тухайн одоо материал хавхлагын анатомиг үнэлээд миоктоми одоо мэс засал хийх, аль эсвэл алхах септал аблашн буюу энэ зүрхний эмгэгийг одоо сүцэн татвар гаргаар зүрхний булчинг одоо аблац хийж устгах гэх мэт одоо зүйл хийхийн тулд эхокардигаар авшинчлага хийдэг гэсэн. Хийлгэсний дараа ч гэсэн одоо энэ таславчин гарах урсгалаа хэр хязгаарлаж энэ мэс засал маань үр дүнтэй болсон гэдэг үнэлгөөх зорилгоор одоо мэс заслын дараа бол давтах шаардлагатай байдаг. За ингээд зүрхний эхо бол үнэхээр ач холбогдолтой биднэрт маш их мэдээлэл өгдөг шинжилгээний арга байгаа. Үүний дараа одоо бас нэг ач холбогдолтой шинжилгээ бол зүрхний MRI буюу сонин зэр занаас томограф имижинг буюу зураг одоо MRI шинжилгээг бол та бүхэн мэднэ. Ялангуяа зүрхний булчин дээр бас нэлээд их мэдээлэл өгдөг учраас зүрхний хоор гипертрофийн кардиомиопати сэжиглсэн нөхөд оншийг баталгаажуулах зорилгоор хийж болно. Мөн системийн өвчин одоо тамирчны зүрх дээр энэ онш маань маргаантаа сэжиглэгдэж байгаа тохиолдолд MRI шинжилгээ хийж нэмэлт мэдээлэл авах боломжтой байдаг. Ялангуяа одоо зүрхний одоо булчингийн хүндрэл буюу дагшилт алдагдсан зүрхний орон аневризм, вибрац өөрчлөлтийг үнэлэх, ICT суулгацыг үнэлэх зорилгоор одоо зүрхний эхо дээр харагдаж болохооргүй мэдээллүүдийг бас тодруулж оншийг баталгаажуулах үр дүнтэй байдаг. Мөн одоо алкогол аблашн нэмжлэгээ миокардын мехтоми хийх үед нь бас шинжилгээ хийж морфолог өөрчлөлт одоо агшилтын эзлэхүүн, орон гисгийн аневризм илэрсэн байна уу, зүүн худлын ханын зузаан гэх мэт зүйл дээр бол одоо зүрхний MRI шинжилгээ хийж үнэлэх өгдөг байхад өөрөөр хэлбэл зүрхний эхо дээр үнэлтээр хийж одоо нарийн одоо тодорхойлох, хүндрэлийг тодорхойлох, мэс засал шинжилгээний ач холбогдол, мэс засал хийх боломжийг тооцоолохдоо бол энэ зүрхний MRI шинжилгээ бол бас ач холбогдолтой байдаг гэсэн. За зүрхний CT-г бол бас төдийлөн хийгээд байдаггүй. Гэхдээ одоо MRI дүрслэл одоо хийх боломжгүй тохиолдолд зарим нэг орнуудад бол компьютер томограф хийж болдог. Ялангуяа титэм суцсны эмгэгийг үнэлэх зорилгоор тусгачтай компьютер томограф хийж одоо бас нэг хоёр мэдээллийг цуглуулдаг. Гэхдээ энэ компьютер томограф бол зүрхний эхо, зүрхний MRI шинжилгээ бол одоо булчингийн өвдөж холбогч сөрөвжилт одоо бусад зүйл дээр үнэлгээ өгөхөд бас тийм мэдээлэл сайтай бус шинжилгээний арга байдаг. Тийм учраас яг хөө зүрхний эхогоор сэжиглэгдээд зүрхний MRI хийх боломжгүй газар байвал яг хөө тодорхой хэмжээгээр зүрхний компьютер томограф хийж мэдээллийг цуглуулах боломжтой байдаг. За энэ зүрхний булчин маань зузаархаас гадна хэм алдагдлын одоо эрсдэл өгдөг, зарим тохиолдолд зүрхний гинтийн одоо нас барлах эрсдэл өгдөг. Ийм учраас одоо зүрхний цахилгаан бичлэг тэр дундаа холтор зүрхний цахилгаан бичлэг хийх зөвлөдөг. Ер нь гипертрофийн кардиомиопати нэлээд зузаарсан тохиолдол бол эрдийн зүрхний бичлэгээр илэрх бүрэн боломжтой байдаг. Ингээд сэжиглсэн нөхцөлд бол зүрхний эхо хийх юм уу, MRI хийж оншийг баталгаажуулдаг байна. За хэрвээ энэ гипертрофийн кардиомиопати буюу зүрхний булчин зузаарсан эмгэгтэй хүнд бол хэм алдагдлыг үнэлэх зорилгоор 1-2 жилд бол 24 цагийн холтер зүрхний цахилгаан бичлэг хийдэг байгаа. Яагаад гэвэл энэ холтер маань 24 цаг зүрхний одоо янз бүрийн хэм алдагдал илэрсэн байна уу, хэм үүсэлтийн алдагдал байна уу, дамжуулалтын алдагдал байна уу гэх мэт зүйл төр үнэлгээ өгдөг учраас энэ зүйлийг хийдэг байна. За мөн одоо зүрхний хэм алдагдлын цөөр илэрдэг хүмүүс зүрхний бичлэгээр төдийлөн онцлогдох боломжгүй тул холтер шинжилгээ хийдэг. Яагаад гэвэл одоо зүрхний цахилгаан бичлэг маань нэг
5-7 секундын бичлэг учраас тэр зүйл дээр зүрх маань хямалдахгүй байвал зүрхний одоо хямалдагтал зүрхний өвдийн бичлэгтэр онцлогддог. Тийм учраас одоо зүрх дэлсэх, толгой эргэх, хямалдагдлын зөөр илрэх одоо hypertrophic cardiomyopathy-тэй өвчтөнд бол хямалдагдлыг илрүүлэх эмнэлзэн уялдаа холбоо энэ зөөр юунаас болж үүсэж байгааг тодруулах зорилгоор одоо 24 цагийн хоолтор зүрхний цахилгаан бичлэг хийдэг байгаа. Мөн тосгуурын жиргэнэ талын одоо зөөр шинж тэмдэг илэрсэн тосгуурын жиргэнийг үнэлэх зорилгоор бас хоолтор хийж баталгаажуулдаг. За энэ 24 цагийн хоолтор шинжилгээ бас ач холбогдолтой зүйл. За нэмэлтээр одоо ангиографи, инвазив даралт хэмждэг зүйл дээр бол хөвчлэн миокардын ишемийн зөөр илүү гэсэн нөхцөлд бол титэм судасны компьютер томографи, ангиографи хийж титэм судасны нарийсэл нэлтэр байна уу баталгаажуулдаг. Хоёрдугаарт нь бол одоо эктомийн эмчилгээ хийх нөхцөлд бол титэм судасны ангиографи хийж одоо судас хатуурын эрсдлийг бас тодорхойлох хэрэгтэй байдаг. Дээрээс нь нэмэгдээд одоо бөглөрлийн бус хүнд хэлбэрийн кардиомиопатитай үйл ажиллагааны сөрөл хийснээр үйл ажиллагаа үнэлэх, тавилан ач холбогдолтой байдаг байна. За тэгээд ачаалттай тест өөрөөр хэлбэл зүрхэнд ачааллах байдлаар одоо нэмэлт зүрхний эхо хийх юм уу? Одоо ачаалттай тест сөрөл хийдэг. Яагаад гэвэл одоо эмийн гаралтай юм уу? Дугуйн жилгэж байгаа зүрхний эхо хийх юм уу? Зүрхний бичлэг хийх зорилгоор уушгих зүрхний ачааллыг одоо үнэлээд одоо үйл ажиллагааны ачаалтын хязгаарлалт байна уу? Тавилан үнэлэх ач холбогдолтой байдаг байна. За энэ дээр бас нэг чухал шинжилгээ бол одоо генетик тест үү гэр бүлийн нэрт илрүүлэг байгаа. Гэхдээ одоо hypertrophic cardiomyopathy-тэй хүн болгон дээр генетик тест хийх эдийн засгийн хувьд бас тодорхой одоо энэ ген ба одоо бүх мутацийг илрүүлэхэд хөвгтэй учраас бас хязгаарлагддаг. Гэхдээ хамгийн чухал нь генетик тестээс илүүтэй hypertrophic cardiomyopathy төвчн 3 үеийн гэр бүлийн төвхийг одоо судалсан удамшлын одоо анамнез буюу удамшлын зурагтлалыг одоо сайн тодорхойлох хэрэгтэй. Яагаад гэвэл hypertrophic cardiomyopathy онцлогдох хүмүүс сэжиглэгдэж байгаа нөхцөлд бол гэр бүлийн төв бол тодорхой хэмжээгээр эерэг байдаг. Яагаад гэвэл тэр гений мутац одоо дараачийн үед ирэхэд тодорхой хэмжээгээр удамших хандлагатай учраас hypertrophic cardiomyopathy онцлохын тулд генетик гэр бүлийн одоо төвхийг 3 үеийн төвхийг судлах шаардлагатай байдаг. Хоёрдугаарт нь бол генетикийн шинжилгээ хийхдээ бол аль болох одоо илэрч босгооц мутацийг илрүүлэх одоо зүйлээр одоо полимеризing инжуур бол генетикийн шинжилгээ хийж одоо гений өөрчлөлтийг илрүүлэх зорилго байдаг. Тэгээд тэр гений өөрчлөлт илрүүлсэн бол бас энэ удамшиж ирсэн эсвэл удамших хандлагатай юу гэдгийг бас тодорхойлох ач холбогдолтой байдаг. Тийм учраас ямар нэг гэр бүлийн цусан төрлийн хүнд одоо hypertrophic cardiomyopathy сэжиглэгдсэн бол генетик шинжилгээ хийж одоо ямар нэг мутац илэрсэн хэсэг байгаа эсэхийг тодорхойлох нь бас ач холбогдолтой байдаг. Ялангуяа зүрхний hypertrophic cardiomyopathy байж байгаа гинтийн одоо зүрхний нас баралт илэрсэн тохиолдолд бол генетикийн шинжилгээ хийж тодорхой хэмжээгээр үнэлгээ өгөх нь бас ач холбогдол өндөртэй байдаг байна. Тэгээд энэ hypertrophic cardiomyopathy сэжиглэж байгаа гэр бүлийн хүнд нь одоо байвал энэ хүн маань одоо бид нар гарын дор саяны дурдсан одоо зүрхний цахилгаан бичлэг зүрхний эхо генетик тестийг тодорхой хэмжээгээр хийж болно. Тэгээд энэ маань хоёр бүлэгт багчаа. Одоо фенотип эрэг болон сөрөг гэдэг. Фенотип эрэг гэдэг нь бол ингээд бүтцийн хүний биед илэрлээ өгцөн одоо хүн фенотип негатив гэдэг нь генийн өөрчлөлт буюу цусан төрлийн одоо хүнд нь онцлогч удамшигхан байх магадaltaй. Өөрөөр хэлбэл генетик нь өөрчлөлтөө болж нэлцүүн илрүүл буюу одоо ботитоор хүний биед илрээгүй гэж байна. Хэрвээ фенотип илэрсэн тохиолдолд бол хоёр зүйлийг үнэлэх хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол зүрхний гинтийн нас баралт тохиолдох эрсдлийг үнэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь одоо бөглөрлийн кардиомиопати буюу бөглөрөл байгаа эсхийг ачаалттай сөрөл хийж үнэлэх хэрэгтэй. Энийг бол ерөнхийдөө үнэлснээ дараагаар 1-2 жил тутам бол энэ зүрхний гинтийн нас баралт, тосгорын жиргэнэ, эмнэлзүүн одоо өөрчлөлт, зүрхний эхо, зүрхний бичлэг дээр илрэлт
өөрчлөлт өгч байгааг бол 1-2 жил судлах хэрэгтэй. А 3-5 жилдээ бол одоо MRI шинжилгээ хийж эсвэл ICD суулгасан бол тодорхой хэмжээгээр үнэлгээ өгөх ёстой. Хэрвээ ямар нэг шинж тэмдэг илэрхгүй ачаалттай сөрөл дээр төдийлөн нэг одоо хязгаарлагдмал биш бол 2-3 жил тутам нэг удаа зүрхний эмчт үзүүлээ зүрхний бичлэг эхо хийлгээд байвал боломжтой байна. А хэрвээ ингээ хүүхэдтэй юм уу шинж тэмдэг хүний тухайн хүнд илэрсэн бол нэгдүгüүртэн бол ингээд эхо хийж өглөрлийн зэргийг тодорхойлж авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь эмчилгээний үр дүн бас тодорхой хэмжээр одоо үнэлж авах хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл эмнэлзүүн шинж тэмдэг илрээд эм уугаад хахад тухайн эмийг ялангуяа нөгөө саркомерийн уураг, миозины уг дарангуулагч эмүүд, чүй эмүүд ухад тэр нь одоо фенотип илэрлийг дарангуулж чадчихна уу? Үнэлэх зорилгоор шинжилгээ хийдэг. А хэрвээ энэ фенотип илрээгүй те гэр бүл юм уу генетикийн юмд өөрчлөлттэй бол тухайн хүн бол одоо тодорхой хэмжээгээр одоо зүрхний бичлэг зүрхний эхо шинжилгээ хийж өөрөө бас тодорхой хэмжээгээр үнэлгээ өгч энэ зүйл эмгээс бол одоо сэргийлж эсвэл эртэлрүүлэх зорилгоор хийлгэж болно гэсэн. Харин генетик тестийг ямар тохиолдолд хийдэм бэ гэхээр хэрвээ гэр бүлийн түүхт нь одоо гипертрофийн кардиомиопати одоо илэрсэн бол энэ хүмүүст нь хийж үзээд төрөл сатандаа илэрч болно, төрөл сатандаа илэрхгүй байж болно. Аль эсвэл гипертрофийн кардиомиопати одоо эерэг нөхөл тэр гений мутацаас болсон байна уу, удамших хандлагатай байна уу гэдгийг генетикийн одоо тест хийж үнэлгээ өгч илрүүлдэг байх нэ. Тэгээд та бүхэнд hypertrophic cardiomyopathy 2024 оны Америкийн зүрхний нийгэмдээс гаргасан одоо hypertrophic cardiomyopathy менежмент удирдамжийн онцлогооны хэсгийг та бүхэндээ одоо ярьлаа. Тэгээд одоо төгсгөлд нь товч дурдхад бол ер нь бол зүрхний бичлэг, зүрхний эхо, зүрх судасны эмчт үзүүлээд ер нь бол онцлох боломжтой. Хэрвээ ингээд hypertrophic cardiomyopathy сэжиглэгдсэн нөхцөлд бол яг MRI хийх боломжтой бол MRI хийгээд зарим мэдээллийг дэлгэрүүлж авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь гений мутац буюу генетик тестийг илрүүлж бас удамшиж ирсэн. Эсвэл удамшлын одоо зургийг гаргаад удамшиж ирсэн нь олдмолоор гэдгийг бас тодорхой хэмжээр болох хэрэгтэй. Хэрвээ удамшсан бол цааш удамших магадaltaй гэсэн нь олдмол бол бас нэлээх мэдээлэл өгдөг байх нэ. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай анхаарал тавьсан. Та бүхэндээ баярлалаа. Баяртай.